За энэ байнгын орооны хилцүүлэг хуралдааны явцыг бас олон нийт харж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд юуны өмнө бас олон нийтээс хүлцэлж байна. Ингээд төрийн эрх дээд байгууллагын хуралдааны танхимыг шүүх хурлын заал болгож хэн хамгийн их хулгай хийх вэ гэдэг улсын уралдаа зарлаад тэрнийхээ ялагчийг цагаан байрандаа тодруулж чадахгүй төрийн ордонд оруулж ирээд манай намын хэдэн гишүүдийг ингээд нэг олонний хэсэгтээ ингээд иргэдийн төлөөлөл юм шиг суулгаад ингээд хулгайгаа ярьж хагаад тэгээд өдөөд арай өөр зүйл яригдах хэвээр цаг хугацааны хувьч тэгээд энийг тоох нэг ч эрүүл ухаантай хүн энэ Монгол Ардын нам дотор үлдээгүй байх гэдгийг би ойлгож байна. Зандаа шатар даргаыг анх би томилогдоход нь би хэлжсэн. Та парламентын ёсыг төрт ёсыг өгөөсгөж ерөнхий сайд нэр дэвшиж байгаа учраас таныг би дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлжсэн. Тэр байр суурийг би одоо хамгаалж байгаа. Яагаад тэгэхээр 126 парламентын гишүүн төрийн эрх дээд байгууллагад сонгогдсон. Ядаж нэг гүйцэтгэх засаглалын тэргүүн эндээсээ байгаасаа гэж би бодсон. Хоёрт би амар ёслон даргаыг бас би парламентыг удирдах байгаа хүний хувьд энэ яригдж байгаа хэлэгдэж байгаа зүйлүүдэд нэг тийш нь болтол бас энэ парламент ёсныхаа төлөө алхам хийгээсэй гэж би бодож байна. Намаас хамарцсан та хэд маань одоо төрийг самармааргүй байна. Тэгээд азар Монгол Ардын намын бас олон дарга нар энэ танхимд сууж байгааг дахимдуулаад бас нэг үг хэлчихье. Та нар үе манай намын лидер туг болсон сүнс ах нарыг энэ ардсан хувьсгалыг хийсэн ах нарыг буудаж, доромжилж, гүтгэж, хисээр шоронд хийж, хил гартлан дарамталж олон сонгуулийн ард гарсан шүү. Одоо та албан ёсоор уучлахгүйгээрэй. Ямар ч үед манай намынхан хий бүтээ гэж явдаг, алддаг, асгадаг, хийж бүтээж байгаа хүмүүс. Гэхдээ та нар шиг ингэж өдөр шөнөгүй хулгай ярьж хилцүүлэг хийдгүү шүү. Харин одоо ийм нөхцөлд орж ирсэнд бас ямар ч муу юмд бас нэг тийм сайн тал байдаг гэдэг шиг олон их нийтийн хулгай гэж бас олон нийт харах боломж бүрдэж байгаа гэх талархаж байна. Энэ бол одоо парламентын үнэт зүйл гэж би ойлгож байна. Тэгээд дарга нараа энэ шүүх хурлаа шүүх дээр юм эсвэл цагаан байран дээр очиж хийгээд энэ олон нийтийг нэг тархитологийн цэвэрлээд энэ ордонд байгаа сэтгүүлчдийг хоёр угааж талцуулахаа болоод ажиллаа хэмээр байна. Одоо огцрох ёстой дарга нар нь бүгдээрээ огцрий. Энэ төрийн ордон бол та нарын өмч биш шүү. Бид нар олон намын тогтолцоотой парламентын улсад байгаа ард түмний мандат авсан их хурлын гишүүд зөвхөн танаа намынханд ураараад өргөдөг тийм зарчим энэ ордон дотор байхгүй. Тэг хэрүүлээ хоолойч бүгдээрээ огцор. Заавчлаараа одоо ирэх шүнэ. Одоо энэ ч нэг хулгай хийчээд хулгайчаараа дуудуулаад сууж сонирхол бол алга байна. Би хэлж байгаа өнөөдрийн хүртэл надтай холбоотой олон гүжир гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслэр зохион байгуулалттайгаар асар их мөнгө зарж явууллаа. Улс төрч өрсөлдөгчөө намдаг ийм арга хэлбэр байдгийг би бас өнөөдрийн хүртэл мэдэхгүй явж ирлээ. Өөрийн бие дээр тохиолдохоор аргагүй ойлгох юм байна. Хууль хяналтын байгууллага, улс төрийн дарамт, дарангуйл гэж одоо юу байдг юм бэ гэдгийг бас ойлгож мэдэрч байна. Миний хувьд энэ парламентын ардчлалыг дэмжих, парламент дахь улс төрийн намуудын оролцоог бодиттой бий болгох, парламентод байгаа улс төрийн намууд нь институц байж бодлогын өрсөлдөөнийг хийдэг, улс орны өнөөдрийн маргаашийн хөгжлийг бодлого болгож төлөвлөж чаддаг байх тэр төвшөнд хүрэх ёстой л гэсэн зорилгоор ажиллаж ирсэн. Түрүүн Зандан шатар дарга хэлж байна. Гадаадын сайт гэдэг Германд бүртгэлтэй мөртлөө хаана байдг нь тодорхойгүй хуурамч сайт мэдээлэл дамжуулдаг хэрэгсэлд 50 гаруй мянган доллар төлж 37 сайтаар намайг гүтгүүлсэн. Тагнуулын байгууллагад гаргасан гомдлын дагуу тагнуулын байгууллагын шинжээч ийм хуурамч сайтаар мэдээллийг гүтгэж түгээж тараасан байна гэдгийг шинжээчийн дүгнэлтийг гаргаж надад ирүүлсэн. Ахаад адмирал гинүү, бортег гинүү, миний мэдхгүй, миний оролцоогүй, надад октоос байгаагүй, цаашдаач байхгүй тэдгээр
зүйлүүдээр намайг гүтгсэн. Энэ асуудлаар би бас Сонгон хайрхан дүүргийн шүүхт хандаж намайг гүтгсэн мэдээллийн сайттай шүүхтэлцэж ялалт байгуулсан. Тогтоогдоогүй. Энэ мэтчлэнгээр хэвлэл мэдээллийн хэрэгслэр нэр төр талдаад араас нь ажил албан тушаалаас огцор гэдэг гүжир гүтгэлгийг шаардлагыг бас тавьж явж байгааг би гайхаж байгаа. Би ардчилсан Монгол улсын иргэн гэж өөрийгөө бодож явдаг. 21-р зуунд амьдарч байгаа иргэн гэж бодож явдаг. Буруугүйгээ нотол гэдэг байдлаар шаарддаг. Огт шалгагдаагүй хэрэгээр өөрийгөө буруугүй гэдгээ нотол гэдэг ийм шаардлагыг тавьдаг. Энэ нийгэм 21-р зуун биш гэж би боддог. 1937 онд байсан бол магадгүй гаргаж авчаа буутчмаар байх шиг байгаа юм. Бид харин өнөөдөр парламентын засаглалтай ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэдгээрээ бахархаж тэрийгэ бэхжүүлэхийн төлөө ажиллаж амьдарч их ёстой гэж бодож явдаг. Монгол улсын ардчилсан үндсэн хуулийн үзэл санаанд хүний үндсэн эрхэд гин буруутай гэдг нь аль нэг шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй хэнийгч гин буруутай гэж үзэхгүй гэсэн үндсэн хуулийн суурь зарчим байж дээ. Гэтэл ямарваа нэгэн хуулийн байгууллагад шалгагдаагүй намайг альва шатны шүүхийн байгууллагаар таслагдаагүй намайг гин буруутай гэж үзэж өнөөдөр огцор гэдэг шаардлага тавьж явж байгаа улс төрийн энэ үйлдэлээс ичих хэрэгтэй. Би тогтоогдсон бол энэ ч би юм ярихгүй. Би ёс суртахууны хариуцлагаа хүлээгээд асуудалд би нээлттэй хандаад явах эр зориг, итгэл үнэмшил, ёс суртахуун надад бол хангалттай байгаа. Харамсалтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ялалж байгаад чи албан тушаалаас чөлөөлөгдөж шалгуул гэдэг зүйл 21-р зууны ардчилсан Монгол улсад байхгүй зарчмаар намайг шахаж байгаа учраас би энд дууга өргөнө гэж бодож байна. Бид нэг хүний удирдлагатай нийгэм биш шүү дээ. Бид нэг хүний удирдлагаар хууль хяналтын байгууллага нь ажиллаж хэн нэгнийг улс төрийн ялтан болгодог энэ нийгэмд бид амьдраагүй гэдгийг бид дандаа бодож явах ёстой. Энэ бол харамсалтай байна. Өнөөдөр бид ичих хэрэгтэй. Ард иргэд маань, залуу үе маань ийм зүйл байдгиймаа гэдгийг сонсоод хараа сууж байгаагаас бид ичих ёстой.